Баярлалаа. 2-3 тодорхой асуулт байна. Ер нь үндсэндээ энэ агаарын хөдөлгөөний түлшний хангалтт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үн өртгийг бууруулах чиглэлээр 2022 оны төгсгөл 2023 оны эхэн дээр билүү их хурл ярьсан юм аа. Эрдэс соёлыг төр өмчлөг компани байгуулад, Орос нефттэй хамтарсан компани бий болгоод, за тэгээд түлшнийхээ хангалт үнийг бууруулах замаар эндээс цэнэглэлтийг нэмэгдүүлэх тухай асуудал. Энэ нь агаарын тээврийн асуудалд нэлээд том үр дүн өгнө гэсэн судалгаа юмнуудыг харахаар 23 оноос эрс нэмэгдсэн байдгийг. Тэгэхээр би энэ тодорхой үр дүнгүй өгөөд явж байгаа ажил гэж ингэж ойлгоод байгаа юм аа. Дахид засгийн газрын хилцээл орж ирээд байгаагийн утга учир нь юунд байгаа юм бэ гэдэг нэг асуудал. Хилцээр чинь 4-3 дээр Оросын талын итгэмжлэгдсэн тэр аж ахуйн энэ агаарын хөдөлгөөний түлшний нийлүүлэлтийг бүрэн хариуцахаар оржээ. Бид аж үйлдвэр газрын тус боловсруулах үйлдвэрийг 1.7 тэрбум төгрөгийн долларын зээлээр бариад 28 оны 2 дугаар улиралд ихэд ашиглалтанд оруулнаа. Тэр үйлдвэрийн чинь гол нэг бүтээгдэхүүн нь агаарын хөдөлгөөний түлшээ. Би одоо буруу санаагүй бол 95 мянган тонныг жилд үйлдвэрлэхээр одоо тезүүтэй шиг санаад байх юм. Биднээс их нэг 70 орчим мянган тонны жилийн юутай байна одоогийн байдлаар. Тэгэхээр зэрэг 28 оноос 20 жилийн одоо энийг ханган нийлүүлнэ гэх юм бол 10 хэдэн жил бид өөрийнхөө үйлдвэрлэсэн агаарын хөдөлгөөний түлшээ хайшин борлуулах юм. Дараа нь тэр үйлдвэр ашиглалтанд орохоор бүтээгдэхүүнээ яа харахгүй шин тэр нисэх буудлыг чинь түлшний агуулгад хийнэ. Тэр бүх боломжуудаа бид хамтарсан компанийнхаа эзэмшилд өгөөд Оросын талын итгэмжлэгдсэн компанийн хөрөнгө оруулалтыг хийлгэхээр энэ дотор гэрэн дотор орж ирчээ хэлцэл дотор. Данган цанган нийлүүлэлт биш юм байна шүү дээ. Энэ чинь бол яг нарийнда хөрөнгө оруулалтыг дэмжсэн хэлцэл орж хаад байгаа юм байна. Тэгэхээр бид өөрийн мэдлийн савгүй болж хөрөх гэж байна. Энүүнийг юу гэж ойлгох юм бэ? Нэг ийм хідэн зүйл дээр одоо тодорхой хариу авмаар байх юм. За, тодорхой хариулаарай тоон сайдаа 5-8-ны микроогөө. За, Бачаргал гишүүний асуултанд хариулъя. За, Эрдэс соёл компани 2020 оны 1 сарын 8-нд байгуулагдсан. Энэ цагаас хойш үйл ажиллагаа явуулж байгаа 100% хуучнаар уулуурхай хүнд үйлдвэр яам өнөөдрийн аж үйлдвэр Эрдэс соёлын сайдын одоо мэдл хувьцаа эзэмшигч буюу төрийн эмчийн компани байгаа. Үйл ажиллагаа нь хэвэн явагдаж байгаа. Саяхан одоо засгийн газар дээр шийдвэр гараад төрийн эмчийн одоо хорооны бас шийдвэр давхар гараад энэ Чингис хааны Өсөх онгоцны буудлын одоо онгоц цэнэглэх энэ бүтэд үтцийг Эрдэс соёл компани мэдэлд шилжүүлэн авсан байгаа гэдгийг хэлье. За дахиад яагаад улсын хурлаар оруулж ирж байгаа гэхээр энэ хоёр хилцээ бол байгуулагдсан. Өмнө нь бол Путин ерөнхийлөгч айлчлалын үеэр миний би Оросын улсын эрчим хүчний сайд Севлевтай байгуулсан хоёр дахь хилцээр дотор нь нэг одоо заалт байгаа нь энэ одоо хилцээр их хурлаар батлагдсанаас хойш гарах янз бүрийн одоо татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлууд энэ төрийг бол ярихгүй энэ асуудал доктортой байна гэдэг зүйл байгаа учраас их хурлын бүрийн ихэд байгаа асуудал учраас их хурлаар батлагдсанаас хойш хүчин төгөлдөр болох ийм одоо хилцээр байгаа гэдгийг хэлье. За, Оросын улбаны улсаас энэ хамтарсан компаниг Монголын 60, Оросын улбаны улсын 40%, Роснефть Аэро гэдэг компани 40% одоо хамтарсан компани Эрдэс соёл компани доор байгуулагдана. За тэгээд энэ дээр ямар нэгэн одоо тэр манай ашиглаж байгаа Эрдэс соёл компани дэд бүтц үндсэн хөрөнгөөс ямар нэгэн байдлаар бол одоо тэр энэ хамтарсан компани эрх мэдэл шилжих асуудал байхгүй. Эндээс компани түрээсийн журмаар энэ бүтцийг ашиглаж борлуулалтаа хийгээд явна гэдгийг хэлье. За, газрын тус боловсруулах үйлдвэр маань 28 оны эхний улиралд ашиглалтанд ороод ойролцоогоор нэг 80 орчим мянган тонн агаарын хөдөлгөөний түлшийг үйлдвэрлэхээр ийм одоо төлөвлөгөөтэй байгаа. За, энэ өмнө нь 2022 онд Яндон сайдын үед хоёр улсын дээд хэмжээний уулзалтын үеэр санамж жижиг энэтэй холбоотой байгуулсан дотор өнөөдрийн байдлаар
75 орчим хувийг бол энэ хамтарсан компани бусад 25% бусад компаниуд ханган нийлүүлэх байдлаар за мөн дотоодын газрын тосны боловсруулах үйлдвэрийн одоо үйлдвэр ашиглалтанд орж бүтээгдэхүүнээ нийлүүлсэн тохиолдолд дотоодын компани давуу эрхтэйгээр нийлүүлэх ийм байдлаар энэ одоо санам жижигт орж зурсан байгаа гэдгийг хэлье. За савны хувьд бол энэ сав болон тэр цэнэглэх дэд үтцүүд өөрөөр хэлбэл тэр хоолой, шахуур, газар доорх гидрант энэ төр гээд бүх байгууллага бол эрч соёлынхоо мэдэлд хэвээр байна. Хамтарсан компанид ямар нэгэн байдлаар эндээс 60% оруулж үл хөдлөхөрөн гарах асуудал бол байхгүй гэдгийг хэлье. Бачаргал гүшүүнэ. За тодруулъя. Тийм ингээ одоо хэдүүл энэ гадаад харилцааны гол асуудал биднүүсийн хийж чадахгүй байгаа бүх хэрэглээг хангуулж байгаа улс оронтойгоо хийж байгаа засгийн газрын хилцээрээ энүүн дотроо нарийн юмнуудаа бүгдийг оруулж хийхгүй бол болохгүй. 28 оны 1-р удиралт үйлдвэрч ашиглалтанд орчихно. Тэрний чинь гол бүтээгдэхүүн агаарын хөлгийн түлшээ. Гэтэл биднүүс энэ засгийн газар хоорондын хилцээрийнхээ 4-ийн 3 дээр хамтарсан компанид агаарын хөлгийн түлш нийлүүлэх ажлыг Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлнэ гэж хэлсэн. Энэ хэлцээрийг 20 жил тогтвортой мөрднө гэд 12 дугаар зүйл дээр хэлсэн. Гэхдээ тэгээ одоо эн чинь бид яах вэ? Орос нефтэд өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өгж үйж буцаагаад энэ өөрийнхөө агаарын хөлгийн түлш рүү татчих явах юм хайший. Эн чинь уламжгүй байдал хүндрэлийг бий болгох гэж байгаа байхгүй энэ асуудал. За энэ нэлийн чухал асуудал шүү. 5-8 микро. Энд нэлийн тодорхой хариулаарай. За тий энэ одоо асуудлуудыг бас одоо яг энэ хэлцээр сойрхон батлагдсны дараа Роснефть арай компанитай эрч соёл компани хэлцээрт ороод дахиж гэрээ байгуулна. Энэ гэрээн дотроо яг таны бачаргал гишүүний хэлсэнтэй холбоотой асуудлыг бас нэлээд одоо нарийн тусгаж өгнө. За дотоодын газрын цус боловсруулах үйлдвэр ашиглалтанд ороод энэ 80 мянган тонн. За өнөөдөр бол ингээд сүүлийн жилүүдээс нь ингээд харахаар саяны одоо танилцуулгатай холбоотой ингээд харахаар сүүлийн онуудад энэ агаарын хөлгийн түлшний хэрэглээ бол огцом өсөж байгаа. Маш их одоо нислэгтэй болоод ирж байгаа. Тэгэхээр бид нарт бол энэ одоо дотоодын 80 мянга үйлдвэрлэлд дээр нь хэрэглээд цаана нь дахиад импортлох ийм асуудал гарч ирнэ. Энд одоо агаарын хөлгийг түлшээр цэнэглэх энэ байгууламжийн газар доорх болон одоо бос одоо агуулгын хүчин чадал бол нийтдээ нэг 140 мянган Имх юм уу? Болцсон уу? За тодруулъя. Бачаргал гишүүн. Гэхдээ тийм ээ. Энүүн дээр их тодорхой оруулмаар байна. Тэгвэл одоо бас тийм боломж байна уу? 4-3 дээр манай үндэсний үйлдвэр ашиглалтанд оронгууд бүтээгдэхүүний яг энэ юуруугаан татчаавны маань тодорхой оруулахгүй л энэ хоёр заалтаар чинь бол бид үнэхээр өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашиглах боломжгүй болчиход байгаа. Хоёр дахь асуудал тэр Оросын талын итгэмжлэгдсэн компаниар ямар хөрөнгө оруулалт хийх гээд байгаа юм бэ? Энд чинь ханган нийлүүлэлтийн хилцээрхээс илүүтэйгээр хөрөнгө оруулалтын хилцээр байна лээ шүү. Яг нарийнда тэр битгий хэл тэр хийгдсэн хөрөнгө оруулалтуудыг нь хамтарсан компани дээр биш Монголын хуулийн этгээдтэй хамтраад хөрөнгө оруулалт хийж болохоор хилцэл тодорч үг орчход яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр би бол бас хардаж байгаа нэг үнийг хэлэхэд. Энийг баахан аймгийн төвүүдийн нисэх бодлууд дээр хамтарсан компани хөрөнгө оруулалттай бас ийм цэнэглэлтийн юмнууд зарим бүсүүд дээр хийгдэхэндээ энэ янз нь. За нөгөө нефтийн үйлдвэр ашиглалтанд ороод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрсдөө ашиглаж чадахгүй болчихгүй дээ энэ гэрээнээс гэдэг чинь дээ. За 5 номер. За энэ асуудлыг бол бид хэд бас онцгой анхаарч байгаа. Энэ хоёр компани хооронд хийх одоо гэрээний драфтан дээр бол энэ одоо тусгагдсан байгаа гэдгийг бас гишүүнд хэлье. За дээрэс нь наадах чинь ингээд зурагдаад ингээд батлагчаар дараагийн гэрээнд чинь өөрсдөө ийм асуудал орж чадахгүй болчихгүй гэж болгоомжлоод шүү дээ. Тэгэхээр одоогийнхээ гэрээнд наадахаа нээлттэй болгож авахгүй болвол дараагийн гэрээ гэдэг юм байхгүй шүү дээ. Тий, засгийн газар хоорондын одоо байгуулах хилцээр хоёр хилцээр бол зурагдсан байгаа.
За энэ одоо өнгөрсөн оны 9 сард нэгдүгээрх нь бол мэдээж бүтээгдэхүүн нэр тасралтгүй ханган нийлүүлэх гэрээ Монгол улсын өнөөдрийн хэрэгжилж байгаа нийт одоо нефт бүтээгдэхүүний 97% нь бол нөгөө 92 дизель 80 байгаа. Агаарын хөлөг бол нийт бүтээгдэхүүний 2.6%-ийг эзэлж байгаа. За Оросын холбооны улсын талаас бол энэ хоёрыг гэрээг одоо зурсан боловч хоёр дахь нь бол их хурлаар хэлцэгдэн сойрхон За алцгүй гişүн асуултаас.